Занданшуулсан шарил нийслэлд Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содном даржаа уулын оройгоос авчирсан байна. Уг уулын оройд багш шав хоёрын занданшуулсан шарил чулуугаар бунхлагдсан байдаг юм. Тэд олноо өвгөн гисэр лам хэмээн өргөмжлөгдсөн их хөвлган болон шав, цорж, санжжав нар юм. Нийслэлд байгаа занданшуулсан шарил бол шав, цорж, санжжавынх нь юм. Тэрээр 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд гисэр багшаас 25 насаар дүүхэн байсан гинэ. Шавь нь бол яг зүгээр энэ багшийн хажуу талд нь одоо ингээд тийм ээ ингээд давхар онголсон болохоор бас багштай бас нүмер нөөлөг болж бас тийм ээ учир начиртал бас бодлоготойгоо ерөөл тавьжил тэмцээнэ бунхлуулсан байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо тэнцэн буцааж аваачих ёстой. Тэр зөөжих хугацаанд бол хүйтэн газар хит байлгаад дулаан газар оруулаад тэгээ цаасаа хайрсан дотор аваа явж байгаа улсууд чинь ерөнхийдөө жоо цам зохиулсан, чийг ахуулсан. Тэгээ бас энэ гар марыг энэ жоохон энэ арс мэсийг жоохон цуулсан байсан шинэ гимтлүүд бас байгаа юм тий. Шарилыг шинжилэхэд 180 см өндөртэй 70 наснда жанж халсан байх магадлалтай гэж үзэж байна. Түүнийг Итгэлт хамбын багш хэмээн орсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглаж байсан. Саяхан гэхэд BBC-гээр занданшуулсан шарил үхээгүй гэсэн мэдээллийг цацж байсан юм а. За Бурханчлан Бүрбатын хэлж байгаагаар буддын шашинд амьд байх боломжтой гэж үздэг. Гэхдээ цорж санжжавын шарил бүрэн амьсгал хураасан гэдгийг баталж байна. Гоё засаж янзлаа тийм ээ. Тэгээ одоо заншуулах нарийн ухаан байна. Бүх биеийг нь ямар ч биеийг нь хөндөгдгүй юм байна. Ариун уусмалаар дотор биеийг нь одоо дээрээс нь өргөж ингээд угаагаа тэгээ сайхан айжм жил гаруй хугацаанд ингээд хатаагаа заншуулаад тэгээ шүтэн болгоод ингээд орхидог. Тэгээ цувраг мурганд оршоодог. Одоо бид 9 дугаар богдоо заншуулаад бүтэн жил болж шít. Маш сайхан зандсаж байгаа. Их сайхан шүтэн болох шинжтэй болцсон. Үүнээс гадна хөдөлгөж болохгүй шүтэнийг хүндсэн байх вэ гэсэн айдас бий болсон. Гарах сөрөг үр дүнг хэлж мэдгүй гин. Гэхдээ